Улсын хурлын гишүүний асуултанд хариулахдаа ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурь тэр нэлээд тийм одоо парламентд ёсыг өгүүлсгсэн байж болох хэмжээний энэ асуудал дээр бас бид мэдээлэл сонслоо. Энэ дээр бас тодорхой хэмжээний шийдвэрүүд гарч ажилласан. Тэгээ энэ дээр бас ингээд тодтоод хэлэхэд энэ асуудал дээр бүлгээс тодорхой шийдвэр байр суурь гарсан. Энэ нь Монгол Улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Оюун Эрдэнэ өнөөдөр 4-р сарын 28-ны өдөр 29:30-нд 5-р сарын 1-ний нэгдсэн чуулганы хоролдоо болох өдөр хүртэл бас энэ эцсийн дүндээ энэ зөвхөн хувь гишүүний асуудал биш. Энэ Монголын ард түмнээс, Монгол Улсын их хурлаас, Монгол Улсын их хурлын гишүүн Жудгийн Баярмаагаас Монгол Улсын ерөнхий сайд бас өөрийнхөө одоо амаар ихүүд уучлал гуйх ёстой. Энэ эцсийн дүндээ хувь гишүүнээс биш, Монгол Улсын ард түмнээс тэрний төлөөлөл болсон улсын хурлаас уучлал гуйж байгаа хэрэгэ гэж бид нар үзэж байгаа. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш ээ. Улсын хурлын гишүүн гэдэг бүх ард түмний элж төлөөлөгч байдаг. Энэ хүнийг ард түмний элж төлөөлөгч биш, хэн нэгэн хүний төлөөлөл маягаар улсын хурлын эндэр дээрээс байр суурь илэрхийлж байгаа нь энэ бол үнэхээр зохимжгүйгээс гадна асар их тийм зарчимгүй үйлдэл юм а гэж Арц намын бүлгийн гишүүд бас үзэж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд гэдэг өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн эрх авах дээд байгууллага улсын хурлаас томилогддог албан тушаалтна. Томилогддог албан тушаалтан улсын хурлынхаа дээр гарч суугаад улсын хурлын гишүүдэд дурамжилт даажигнад сууж байгаа нь үнэхээр энэ нэг юм хэлбэрийн асуудал нь ерөөсөө биш юм а гэд. Яг энэ хүрээнд та нар санаж байгаа бол 2-7 хоногийн өмнө байна уу? Манай Тэмүүжин гишүүн санаачлаад ер нь энэ парламентын ёсыг бэхжүүлэхтэй холбоотой тодорхой байр суурь бүр хуулийн төсөл боловсруулад ажиллаж байгаа. Хуулийн төсөл боловсруулад ерөнхий сайдыг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын хооронд институт хоорондын асуудал дээр үнэхээр манад өөрчлөх ёстой, сайжруулах ёстой. Одоогоор үнэхээр энэ засаглал хоорондын ийм зохисгүй төвшөнд аваачсан ийм биднэрт уламжлал хэв шинж яваад ирчихжээ. Энэ дээр тодорхой байр суурь эрхэлэх ёстой гэж бас ингээ хуулийн төсөл явж байгааг одоо бас та бүхэнд бас танилцуулна. Тэгээд төгсгөлд нь бүлгээс гарсан байр суурь тодорхой. Монгол Улсын ерөнхий сайд уучлал гуйх ёстой. Монгол Улсын ард түмнээс, Монгол Улсын их хурлаас, Улсын хурлын гишүүн Баярмаагаас уучлал гуйх ёстой. Хэрвээ 5-р сарын 1 хүртэл энэ үйлдэл хийгдэхгүй бол Арц намын бүлгээс нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлцэгдэх бүх асуудлаас завсарлага авах ёстой. Тэгээд Арц намын бүлэг 5-р сарын 1-нд хуралдаж эрс өндөртөөр энэ асуудлыг хуралдаж цаашид улсын хурлын үйл ажиллагаанд оролцох эсэх талаар тодорхой санал дүгнэлт байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэдэг ийм бүлгийн гишүүдийн шийдвэр гарсныг та бүхэнд дуулгая.